Халуун бүлээрэн хамтдаа цуглаад цэнхэр дэлгэцэн үзэн суугаа хамаг Монголын эзэн заяатай эрхэм та бүхнийхэн Өчигдөр мэндийг хүргэе үзэгчдээ шинэ номлоо хамтдаа бүлгийн маань сошиалын дугаар тавьсан болоод байна. Нэвтрүүлэгтээ өрн оролцоосон байгаа. Та бүхэнд орой минь хүргэе. Орой минь. За үзэгч та бүхэнд орой минь хүргье. сайн бацгаана уу? Эрхэм үзэгчдээ Монгол Улсаа хөгжүүлэн өрөөтэй TV5 телевиз шинэхэн оныг ухтан үзэгч түмэндээ өргөн барьж байгаа шинэ он руу хамтдаа нэвтрүүлгийн шинэхэн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн нэвтрүүлгийн зочноор Монгол Улсын мэргэжлийн урлагийн ууган байгууллагын нэг болох Байлдааны гавьяаны улаан тогийн болон Байлдааны гавьяаны одонд цэргийн дуужгийн эрдэмтэн чуулганы дарга соёлын төвөргөний ерөнхий менежер Монгол Улсын соёлын гавьяа зүтгэлтэн Хурандаа ганц сүхийн зол заяа өргөцсөн байна. Эрхэм танд шинэ оны баярын мэнд хүргэе. Баярлалаа, танд шинэ оны мэнд хүргэе. Маш их баярлалаа. За өнөөдөр энэ хүү телевизээрээ дамжуулан Монголынхаа нийт ард түмэндээ тэр дотроо батлан амлах салбар зэвсэг төвчнийхээ нийт бие бүрэлдэхүүнд аялалтын ирж байгаа шинэ оны мэндийг хүргье. Мөн одоо шинэ онтой давхцуулан алдрын хоёр одонтой эрдмийн чуулган маань түүхэн өдөр тохиодог. Тэгээ энэ одоо чуулгынхаа нийт үе үеийн уран бүтээлчид ажилчин албаагчдынхаа нэрийн өмнөөс баярын мэндийг хүргэе. Ялангуяа эх орныхоо нэр хүндтэй үүргийг өндөр төргөж алс улс эх оронд албан үүргээ амжилттай биелүүлж байгаа инкээс эхлэгч нартаа тусгайлан бас баярын мэндийг хүргье. Маш их баярлалаа. Улираа одож байгаа 2025 он цэргийн дуужийн эрдмийн чуулганы хамт олонны хувьд жохом ямар хуу одоо амжилтын жил болж өнгөрөв. За 2025 он манай цэргийн дуужийн эрдмийн чуулганы хувьд бол түүхэн жил. Энэ түүхэн жил маань юу гэвэл бид төхөн манай ард түмэн маань дэлхийн нийтийн ард иргэдтэйгээ хамтарсан дэлхийн 2 дугаар дайны ялалтын 80 жил мөн одоо чөлөөлөх дайны 80 жилийн ийм түүхэн одоо баяруудаа ёслолт өгөлдөр тэмдэглэсэн. За энэ одоо баярын үйл ажиллагаанд мэдээж манай Батлан улс салбар зэвсэг төвчин түүний эгнэн тогтдог одоо анги байгууллагууд мэргэжлийн байгууллагуудын бас түүхэн баяр болдог. Энэ жил бол онцлог нь юу гэвэл чөлөөлөх дайнд олон орон баатарлаг цэрэг дайшид мөн одоо олон орон мэргэжлийн одоо аль багш нь үүрэг биелүүлдэг. Энэ дотор цорын ганц гээд тодох цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын маань бүрэлдэхүүн одоо бүрэн бүрэлдэхүүнээр үүрэг үүснэ маш их онцлог. Тэгээ энэ онд бид өхөн хэд хэдэн одоо онцлог үйл ажиллагаанууд боллоо. Юуны өмнө мэдээж одоо өөрийн одоо мэргэжлийн урлагийн байгууллагынхаа үндсэн бүрэлдэхүүн болох уран бүтээлчдийнхаа ур чадварыг нэмэгдүүлэх, эдгээр улсуудаа одоо ажлын байран дээр сургах, мөн дараагийн одоо мэргэжлийн байгууллагуудтайгаа сургуулиудтайгаа хамтарсан одоо сургалтуудыг зохион болж хамралтыг одоо нэмэгдүүлэх. Энэ чанараараа бид өхөн энэ өнгөрч буй онд одоо 19 албан хаагч маань үндэсний Батлан амлах их сургууль, соёл урлагийн их сургууль, бусад одоо сургуулиудын сургалтын одоо програмд хангагдсан магистр, бакалавр, за тэгээд цэргийн мэргэжлийн албан тушаалын сургалтуудад хамрагдсанараа бид өхөн бас томоохон одоо оюуны хөрөнгө оруулалт хийлээ гэж ойлгож байгаа. Монгол улсын зэвсэг төвчин дэлхийн инкээс эхлэх ажиллагаанд оролцсноос 20 гаруй жилийн түүхэн өнгөрчээ. За чуулга маань дайчин одоо түүхтэй чуулга учраас 80 жилийн өмнө одоо дайн тулдаанд оролцож байсан бол 80 жилийн дараа одоо бид нөхөн энэ дэлхийн глобалчил өнөөгийн одоо тавигдж байгаа шаардлагын дагуу 30 одоо албан хаагчид инкээс эхлэх ажиллагаанд оролцсон. Ялангуяа энэ тоо маань сүүлийн 10 жилд одоо маш тогтвортойгоор өсөж ирсэн. Яг өнөөдөр одоо халуун цаг дээр өмнө судаа улсад манай хөгжимчин маань үүргээ биелүүлээд инкээс эхлэх ажиллагаанд инкээ үүргээ биелүүлж байна. 30 дахь албан хаагч байна. Тэгээ онцолж хэлэхэд энэ 30 хүн дотор бид нар эмэгтэй цэргийн албан хаагчид маань үүрэг биелүүлсэн онцлог. Нэг офицер, нэг ахлагч. Энэ маань манай цэргийн эрдмийн чуулганы нэр төртэй холбоотой цэргийн албан хаагчдын бэлтгэл жилд эх орноо гэх одоо дайчин одоо түүхийг зөвхөн өөрөө одоо тэрүүгээр мэдрэх биш, тэнд аль пааж байгаа цэрэг албан хаагчдын сэтгэл зүйн хангалтыг одоо бид нар зохион байгуулж өгдөг. Мөн одоо тэр нутгийн одоо улс орны ард иргэдэд
мөн тэдгээр сэтгэл зүйн одоо сайхан урамшиг өрхийн зэрэгтэй Монгол улсын түүхэн баялаг түүхтэй соёлынхаа өв түүхийг тэнд түгээд тараадаг явуулдаг. Хоёрдугаарт нь бид өхөн зүгээр одоо тоглолт уран бүтээл өөрийнх нь чуулганаар туургаад нэг хотын зэрэглэлийн ангиудаар явдгүү Монгол улсынхаа өнцөг булан бүрт энэ тоглолт уран бүтээл ялангуяа төрийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд манай чуулганы үүрэг барил маш өндөр байдаг. Монгол улсынхаа ард иргэдийн өглөө бид нар төрийнхаа туулаар босгодог. Ороо 50 амраараа гэ төрийнхаа туулаар үндэсний их баярын бус дарга хэмжээг төрийн туулаараа бид нар эхэлдэг. Тэгэхээр бид бүхний бас үүрэг барил хариуцлага маш өндөр байдаг. Энэ жилийн хувьд бид өхөн хөдөө орон нутгууд аймаг бүр сум дүүргүүд эдгээрт бол хүрч чадсанаар онцлог байгаа. Энэ маань бидний бүтэн жилийн бэлдсэн арга хэмжээний маань үргэлжлэл ярандаа л ялалтыг одоо дуудсан ялалт дархалсан намар гэсэн одоо бүрэн хэмжээний тоглолттой байсан. Тэгээд дайчин тугийн аян явлаа. Аймаг орон нутгуудад энэ бүтээлүүд маань бүрэн хэмжээгээр тодорхой хэмжээгээр ингээд ялангуяа хүүхэд залуучуудад хүргэх эх оронч үзлийг төлөвлөх талаар бидний үүрэг барил. Энд одоо Монгол улсын ерөнхийлөгчдийн гаргасан санаачлага, засгийн газрын мөрөө хөтөлбөр тусгацсан үйл ажиллагаанууд дээр нь одоо бид өхөн Монгол цэргийнхаа нэгдсэн холбоотой нэлээд олон ажлуудыг зохион байгуулж байгаа. Энэ үүсэл санаачлал энэ ажлуудыг одоо хүн болгон эх оронтой тусаар тогтсон улс орны эзэн гэдэг учраас энийхэн цааш яаж зөвлөвлөх тал дээр бол ямар нэгэн одоо хэн нэгэн хүнийг одоо хүчилж оруулах бүгд үүсэл санаачлагаар явдаг учраас бидний хийж байгаа ажил бол маш урамтай хүн зонд одоо хүрснээр их онцлог. Тийм ч учраас манайхан бол их итгэх санаачлагтай нэг байгууллага ангиас нөгөө анги руу, нэг аймгаас нөгөө аймаг руу явхад бол ямар нэгэн одоо цуцсан юм байхгүй. Улам одоо Монгол улсынхаа далимд Монгол улсынхаа байгалийн сайхныг тухайн одоо нутаг оронд байгаа ард иргэдийнхаа түүх соёлоос бид нар өвлж авч бас энэ урын сангаа баяжуулж авдаг. Аймаг орон нутагт байгаа сайхан уран бүтээлчдээр хамтарсан тоглолтуудыг хийдэг. Энэ мэтлэн одоо аймаг Монгол улсынхаа өнцөг булан хүрч чадлаа гэдгийг бас энэ дээр хэлье. Үнэхээр гайхалтай байна. За 2025 онд Монгол улсын хэмжээнд бол одоо тэр чөлөө их дайны өгсөн олон соёл урлагийн арга хэмжээнүүдийг зохион байгуулсан байна. Төв орон нутгаас хөдөөгийн алслагдсан цэргийн анги зах хязгаар хүртэл уран бүтээлийн тогтоож дайчин тугийн аяллыг зохион байгуулж дайнд оролцсон дайчин чуулга гэдгээ баталж ялт дархалсан намар гэд олон сайхан тоглолтоор үзэгч түмнээ дайлсан байна. Тэгвэл гадаад арга хэмжээний хувьд ямар хөө ариун ургацтай жил байв? Мэдээж одоо нэн тэргуунд одоо цэргийн хүний хувьд одоо багтсан ялалтаа тэрийг дарахснаа ярих хэрэгтэй. Агуу ихрэн дайны ялалтын 80 жилийн ёс төгөлдөр боллоо. Монгол улсын ерөнхийлөгч маань оролцлоо. Манай төсөл түвшний нүүр царай болсон цэргийн албаагч нар оролцож ялалтын талбай дээр хөл тавьсан. Бид бүхэн яг энэ цаг мөчид Оросын холбооны улсын бүгдээр бүрээд улсад бүрэн бүрэлдэхүүнээр очиж 2 өдрийн одоо тоглолт арга хэмжээг ялалтын баярын одоо улаан талбай дээр үйл ажиллагаатай давхцуул зохион байгуулсан. Энэ маань одоо бидний бас хүргэх одоо гадаад улс оронд өөрийнхөө ур чадварыг харуулах мессеж байсан. За энэ маань цаашаа улбаалаад 8 дугаар сард Оросын холбооны улсын одоо зэвсэг төвчин Батлан улс салбараас зохион байгуулдаг олон улсын хөгжмийн наадам гэж болдог. Тэгээ энэ наадам бидэнд урилгаар оролцсон. Энэ маань давхар олон үйл ажиллагаатай байсан. Бидэнд бас маш талархалтай, маш их одоо сэтгэлийн өндөр одоо мэдрэмжийг өгч хүн болгон маань баяр баясгалантай зөвхөн манай уран бүтээлчд биш Монгол улсынхаа одоо нэр төрийг бас энд гаргана гэдэг нь биднээр дамжуулан бидний ард иргэд биднийг дэмжиж тусах улсууд баяр байсан байх гэж би ойлгож байгаа. Энэ наадам маань зөвхөн хөгжимчдийн дунд явдаг. Гэтэл энэ жил бид бүхэн одоо бас тэр наадмын зохион байгуулсан улсууд маань урд өмнө бид нар хэсэгчсэн байдлаар ордог байсан. Хөгжимчд, үжигчд, уурчд. Тэгээ манай ур чадварыг одоо бас үнэлсэн юм уу? Эсвэл одоо тухайн одоо улс орны түүхэн замнал энэ түүхийг бас эргэж харсан юм болов уу? Тэгээ манай чуулгыг бүрэн бүрэлдэхүүнээр өөрсөн. Хөгжмийн наадамд урлагийн одоо анхны
чуулга оролцсон. Энэгээр бахархалтай байлаа. Энэгээр дэлхийн олон одоо сая хүнд одоо амьд бүтээлийн тоглолтод шууд улаан талбайгаас улаан талбайг одоо ялалтын дархалсан одоо талбай, бахархлын талбай гэж хүн болгоод очихыг хүсдэг. Тэгвэл цэргийн дуугийн эрдмийн чуулга 80 жилийн өмнө машинтай, явганаар, марш хөдөлгөөн үлдэж бүгд найрамдах хятад улсын нутаг дэвсгэрт чөлөөлөх дайны ялалтыг авчралцж байсан бол 80 жилийн дараа энэ түүхэн ялалтыг дэлхийн нийттэйгээ хамтарч одоо зохион байгуул олон түмэндээ мэрэгжлийн одоо ур чадвар харуулсан. Наадмын зохион байгуулагч нарын хувьд ч гэсэн онцлог байсан. Өмнө одоо хөгжимчд ордог бол бүхэл бүтэн цэргийн эрдмийн чуулга тэр тусмаа энэ ялалтын түүхийг бас авчралцсан чөлөөлөх дайнд оролцсон урлагийн одоо цорын ганц байгууллага гэдгээр үзэгчдийн хүртээлч тэр аль талдаа бол сэтгэл өндөр ийм сайхан аргамж болсон 12 удаагийн тоглолтыг бид нар улаан талбай дээр орон цагаар хийсэн. Энэ дээр очиод бид нар бас өдрийн цагуудаар нь чуулга бүрэн бүрэлдэхүүнээр очсон учраас Москвагийн ойролцоох одоо томоохон паркууд, түүхэн газруудад бүрэн хэмжээний тоглолтуудыг хийсэн. Энэ маань одоо үнэхээр одоо цэргийн чуулга ялалтынхаа баярыг яа тэмдэглэдэг, цэрэг дайшид маань ямар түүхэн одоо амжилтаар энэ ялалтыг хүргэсэн гэдгийг бид нар тайлбарлахсаар хүргэж чадсандаа маш том мессеж өгсөн. Энэ маань одоо манай чуулгын бас түүхэн тодоослоод үлдэгдэх ийм зүйлүүд бий болсон гэдгийг бас та бүхэндээ бас хэлье. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Baby Dragon бяцхан лөө. Өнгө оруулагчгүй, нэмэлт сахаргүй, хугацаа уртцагчгүй. Baby Dragon сахаргүй wow popcorn энгийн халуун ногоотой 7 байцаатай 3 төрлийн амтаар. Амтд бяцлагтай зөөлөн жигнэг, аман дуусан. Жинхэнэ төмсөр хийсэн шарсан оригинал чипс. Самрын зөөлөн амттай шоколадын жигнэг. Манго, ус үзэм, тоор шүүслэг амттай зөөлөн гами чигрүүд. Жимстэй шүүслэг цэлцэгнүүр лир алим сарна амттай. Пробиотикор баялаг шинхэн жимсээр ирч хүчээнөх. Сардаг jelly бяцхан лөө иштэй чихэр амттай хар татам дүр. Baby Dragon илүү амттай органик сонголт. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Yummy Juice 100% цэвэр жимсний жуус, NFC технологи, нэмэлт сахаргүй, хугацаа уртцагч бодисгүй, өнгө оруулагчгүй, эрүүл мэндийг эрхэмлэгч хүн бүрт зориулав. Yummy 100% байгалийн NFC Juice. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Monfresh. Залуучуудын шинэлэг сонголт, орчин үеийн савлгаа. эрүүл амттай авсаархан Айкул брэнд. Үнэхээр уран бүтээлийн амжилтын хувьд бол ариун ургацтай. Олон түмэнд уран бүтээлээ түгээсэн дэлхийд дахинд Монголын соёл урлагийг, Монгол цэргийн соёл урлагийг сурталчилсан сайхан жил болсон байна. Сүүлийн жилүүдэд цэргийн дуучин эрдмийн чуулга цэргийн мэргэжлийн дэлхийн бусад улс орнуудтай бас хамтрсан тоглолтуудыг нэлээд олон одоо хийж байгаа. За сүүлийн жилүүдэд одоо бид өхөн яг мэргэжлийнхаа чиглэлээр хөгжмийн одоо чиглэлээр нэлээд хамтарч ажиллаж байна. Оросын холбооны улсын нөхдүүд байна. Хятад одоо ялангуяа Өвөр Монголын ард иргэдтэй Солонгосынхаа энэ үнтэй ингэж
хамтарч ажиллаж байгаа. Бас хамтарсан тоглолтуудыг хийж байна те. Александр Янсан бол өөрөөсөө тэрийг бол тавтай. Тэгээд энэ яагаад энийг би ингээ ярих гэдэг юм гэхээр энэ улсуудыг дурсаад байгаа нь Монгол улсын гадаад хамтын ажиллагаа өргөн дэлгэр болсон. Нээлттэй. Одоо саяхан одоо нэгдсэн үндэсний байгууллагын түүхэн ойнууд боллоо. Монгол улсын маань нэр хүндийг өндөр дурсаж байна. Ганц одоо зэрэг арай одоо бид нар яа биш энэ уран бүтээл энэ одоо олон түмнийг нэгтгэдэг энэ урлаг соёлоор бид бүхэн бас томоохон хэмжээний ханд үүргээд байгаа гэж ойлгож байгаа. Тийм ч учраас одоо энэ арга хэмжээнүүдэд оролцохын тулд бид нар бас тэр улсуудын соёлыг авдаг. Тэгээ Монгол улсын маань ерөнхийлөгчийн гадаад бодлого маш их өндөр байгаа. Сүүлийн жилүүд гадаад хамтын ажиллагаа ялангуяа өөрөө гадаад явхан зэрэгцээ гадаадын нэр хүндтэй ерөнхийлөгч болон бусад нэр бүхий төрийн одоо түвшээдүүд Монголд ирж байгаа. Ингээ ерөнхийлөгчийнхаа энэ хүндэтгэлийн үлийн авалт энэ арга хэмжээнд дээр манай цэргийн дуужийн чуулга оролцсноороо миний түрүүний ярьсан төрийн ёслолын арга хэмжээнд оролцоо бид нар нэмэгдсэн. Тэгээ орохдоо одоо уран сантаа хэдэн дуу бүжгээрээ яахгүй. Тэр ирж байгаа зочин зориулж бид нар уран бүтээлүүдийг хийж байсан. Одоо Бутаны хаан гэдэг хүн ирлээ. Тэрүүн зориулж бид нар 2 дуучнаа одоо Бутан дууд болуулсан чинь бүр одоо тэр баг үндэснийх манай халуун хөлөг нутг шиг ийм хэмжээний бүтээлийн яатсан. Нутагтаа очиод гарын бэлэг манай хоёр төгсөж явна гэдэг бол гадаадын зочин төлөөлөгчд одоо ямархуу хэмжээнд бид нар маань бас үнэлэгдэж байна гэдэг нь өчүүхэн одоо ганц тоглолттой дуугаар биш. Энэ маань бол цаанаа ямар чадвартай. Тэгээ энэ одоо хамтын ажиллагаа энэ одоо зүйл маань бидний бас ур чадварыг нэмэгдүүлэх маш их боломжууд гаргаж ирдэг. Тийм учраас Монгол Улсын ерөнхийлөгчийн тамгын газар ёслолын албаныханд бас манай хамт олонны одоо нүүр царайг одоо олон түмэнд хүргэх боломжийг гаргаж өгсөнд туйл их баяртай. За дээр нь энэ бүх юмыг гаргахын тулд манай Батлан хамгаалах юм үнэхээр одоо анхаардаг. Яг бид нар урлаг гэдгээр хариуцсан бол соёлын яамд ойморчим шиг усууд ярьдаг л да. Гэтэл бид нар Батлан хамгаалах яамны харьяа цэргийн дууж гэрдмэж болох. Энэ маань зүгээр энэ уран бүтээлчдэр биш. Одоо ямар нэгэн дайн тулдаанд ялд байгуулахад цэргийн албан агшны сэтгэл зүйн хангалтыг хийхэд урлаг уран сайхнаараа дамжуулдаг. Тэгээ энэ чанараараа 80 жилийн өмнө ямар вэ? 80 жилийн дараа ямар вэ гэдгийг одоо энийг энэ чуулга одоо бат доктортой одоо ажилд үр дүнгээ хүргэж байна гэсэн бахархал байдаг. Инкээс их бол ажиллагаанд явж байгаа цэрэг даашид маань бол эхнэрнээ бахархсан тэр улс орнд одоо энэ сайхан соёл өвөөс илүү дотроос нь цэргийнхаа уран бүтээлээр их огшиж явдаг. Би өөрөө бас инкээс их бол ажиллагаанд оролцож байсан. Тэгээ бид нар ямар одоо зол жаргалтай их хүрэн төрсөн бэ гэдгээр бахархдаг. Ер нь инкээс их бол ажиллагаанд оролцсон цэрэг даашид маань тэр нутаг оронд хүнд нутаг орондоор очиод өөрийнхөө улстай маш их жишиж хардаг. Тэгээ бид нар ямар хөвзөйтэй юм бэ? Дээр нь тэндээс ирсэн хүмүүс маань эхорно гэсэн сэтгэл нь улам огшиж идэг. Би ийм сайхан юм. Ээж аваагаа хайрладаг, эхнэр хүүхдээ хайрладаг. Энэ албандаа улам цаашаа үнэнч байж энэ тусгаар тогтнолд би юу чадах вэ, юугаа хийх вэ? Бусад одоо хүүхд залуучуудад юугаар үлгэрлэх вэ гэдэг байдлаар маш их том одоо сургамж одоо сэтгэлийн одоо юм тэнхээ тээж ирдэг. Тэгээ сүүлийн үед энэ оролцоо нэмэгдэнэ гэдэг бол бид бүхэн маань өөрийнхөө улс орны тусгаар тогтнолын баталгааг харуулсны зэрэгцээ эх орноо одоороо бахархах үндэсний одоо энэ бахархлын нүгээрээ явдаг. Эх орныг одоо хамгаалах тусгаар тогтнолын үндэсний аюулгүй байдлын олон хүчин зүйлүүд байдаг л та. Тэр дотор урлаг соёл маань бас ингэ. Тийм ч учраас энэ чуулга маань Батлан хамгаалах юмны харьяанд байдаг. Тэгээ Батлан хамгаалах юмны харьяанд байснаар би энэ дээр нэг онцлоод нэг бас нэг чуулга ярьж байгаа юм чинь манай чуулга маань 1932 онд байгуулагдсан. Эннээс хойш өнөөдөр хүртэл ерөөсөн ямар нэгэн байдлаар үйл ажиллагаанд тасалдаагүй урлагийн ганц байгууллага. Яагаад энийг би хэлж байгаа гэхээр дайн тулдаан болж байсан тэр 39-45 оны чөлөөлөлтөнд манай улсууд оролцож явлаа. Эх орн маань инк тайм цаг болоод цэрэг армаа инкийн одоо үйл ажиллагаанд шилжүүлж явах үед цэргийн дуужийн чуулга нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж харин болоо сэдвүүд нь бол эх орноо хамгаалах инкийн одоо үүсэлт ингэсэн одоо нэг уран бүтээл нь тухайн цаг үед гоёлдууд ингээд улмал өргөжж байсан. За хамгийн сүүлийн жишээ бол одоо бидний сая 20 дугаар орон онд ч одоо энэ 900 онд ч бас дэлхийн нийтээр энэ томоохон одоо өвчин тахлын үед байлаа шүү дээ. Энэ үед цэргийн чуулга үүргэн. Яг үгүй бид бэлэн байх ёстой. Тэгээ энэ үүргээ биелүүлж явахдаа бид нар одоо гэр орондоо чөлөөт амарсангүй шинэ бүтээлүүдийг шинэ одоо технологиг яаж одоо зайны сургалтууд, онлайн сургалтууд энэ одоо бичлэг юм одоо яаж албан үүргээ биелүүлж байгаа цэрэг дааштай байнга хөглөж завсар хооронд нь телевиз олон нийтийн байгууллагатай хамтарч одоо тоглолт уран бүтээлээр ард иргэдийнхаа одоо
сэтгэл зүйн одоо хангалтыг одоо хангаж хийж ирсэн. Тэгээ энүүгээрээ бид бүхэн бол өнөөдрийн хүртэл манай цэргийн дуугчийн чуулган үйл ажиллагаа тогтвортой явж байгаа. Урлагийн байгууллага дотор одоо бас уран бүтээлийн чадвар, урын сан одоо тэр үйл ажиллагаа чадамжаар нь бас сайхан чимэг өгдөл дөө тийм ээ. Тэгээд эрдмийн гэдэг бол одоо Монгол улсад өнөөдөр одоо 3 одоо байгууллага байдаг. Энэ байгууллага нэгээр нь одоо бид бүхэн бас байгаад их бахархаж явдаг. За ингээд чуулган магтаад байвал одоо цаашаа одоо гайхамшигт зүйлүүд байх. Манай чуулгад одоо ажиллаж байсан, манай чуулганд шавыг тавьж байсан үе үеийн уран бүтээлч багш, удирдаач, дарга нар маань зөвхөн энэ чуулгаараа тогтохгүй бусад одоо аймаг орон нутаг их том одоо мэргэжлийн байгууллагуудад давхар одоо очиж үйл ажиллагааг нь тогтворжуулах, тэнд одоо шинийг байгуулах, тэр уран бүтээлчдэд одоо ур чадварыг нэмэгдүүлэх энэ ажилд одоо оролцож ирсэн байдаг. Тэгээ өнөөдрийн байдлаар манай цэргийн дуугчийн эрдэмтэн чуулгаас хөдөлмөрийн одоо алдар тунгууд, за дээр нь урлагийн одоо нэрт одоо төрийн сойрхол, ардын жүжигчин, соёлын болон урлагийн гавьяач зүтгэнгүүд, гавьяач жүжигчингүүд гэдэг ингээд олон 10 улсууд одоо 100 дөхөөд байна. Чуулгатайгаа давхцсан тоотой явдаг. Манай чуулга одоо байрд очиад арах юм бол эдгээр улсуудаа ярих одоо хүн болгоныг хэлвэл бас хэлчихэж байна. Тэгтээ одоо зарим нэг нь мартаж санаад бас гомдоочих юу гэж бодож байна. Тэгээ энэ одоо алдар цуу байна гэдэг бол манай чуулгын бас чадамж юм аа. За сүүлийн 10 жил манай чуулгаас ардын жүжигчин 2, урлагийн гавьяач бүтэлтэн 3, соёлын гавьяач бүтэлтэн 3, за гавьяач жүжигчин 9 төрчгöd байна. Гэхдээ энэ одоо би яг өөрийнхөө ажиллаж байгаа үеийн л одоо тоо баримттай хэлж байгаа. Урдхыг ингээ ярил бас тийм одоо юм. Тэгэхээр чуулгын маань үйл ажиллагаа тогтвортой явж байна. Ур чадвар нь өндөр байгаа юм байна. Төр засаг олон түмэн маань манай уран бүтээлийг шимтэн сонсдгийм байна, үнэлдгийм байна, дүгнэдгийм байна. Гэсэн одоо үнэлт өгөөд энийг бид нар юугаар хариулах? Тогтвортой, шинэ бүтээл, урт настай бүтээл. Энүүгээр л одоо бид нар олон түмэндээ хариуцах хэрэгтэй. Тэгээ энэнд бид нар урамшаад ямар нэгэн үйл ажиллагааны үндэс суурь нь бол ахуй анхдагч гэдэг байдаг. Тэгэхээр одоо энэ уран бүтээлчтэйгээ үйл ажиллагаа тогтвортой явуулах, эднэрийн одоо мэргэжил боловсрол дээшлүүд, нийгмийн хамгааллын шийдэх. За тэгээ энэс гадна нөгөө үзэгчдийг ая тухтай орчинд, аюулгүй орчинд оролцуулж үзүүлэх. Ер нь бол одоо хүний одоо баяр таашаал хүнд юм өгчээж хүнээс одоо буян буцаж ирдэг гэдгийг би бол маш их одоо бас өөрийн нэг үндсэн ажлын чиглэл болгодог. Тийм учраас албан хаагчд аль болохоор урамшуулахын төлөө манай удирдлагууд ажилладаг. Тэгээ өнөөдрийн байдлаар одоо бид хүн маань ингээд уран бүтээлийн маань чадамж тогтвортой, төр засаг түмэн олноос юм хайр хөтөлбөр хүлээж явж байгаа нь бидний ажил бас гар нийлэмжтэй, тогтвортой явж байгаа болов уу гэж би өөрөө дотроо боддгийн. Энэ мессеж бол манай Батлан амгалах салбар зэвсэг түвшний маань удирдах бүрэлдэхүүн, нийт бие бүрэлдэхүүн тэр үйл ажиллагааг нь хэрэгжүүлдэг нэг салбар болох манай урлагийн байгууллагын албан хаагчдын маань мэдчилгээ юм аа гэдгийг бас тодтогоо хэлэх зүйтэй баха. За маш их баярлалаа. Улсын хайрлах сэтгэлийг урлагийн сайхнаар дамжуулан түгэж ирсэн цэргийн дуугчийн эрдмийн чуулгын хамт олонд шинжлэлийн баярын мэдлэгээ төвшүүлэхийн зэрэгцээ 2025 он таны хувийн амьдралд ч бас бүл нэмсэн, бүтээн байгуулсан тэ одоо офицерын игнэнд одоо отхон хүүгэн тосож явсан гэдэг олон сайхан одоо амжилтаар дүүрэн бахархалтай сайхан жил байсан гэдэгт эргэлзэхгүй байна. Таныг 2026 оныг хэрхэн харж байна вэ? Шинэ жилийн баярын мэдлэгийг үзэгч түмэндээ өргөн барина уу гэж урьж байна. Тэгээ энэ хөө нэр хүндтэй өрөө зорилго нь одоо түмнийхэн төлөө гарсан энэ сайхан телевизийн ярилцлаганд бас өргөдөж энэ 2 оны зааг дээр орж байгаа хувь хүнийхээ хувьд их баяртай байна. Боломж олголоо. Энэ боломж ихүүл амьдралаа олон түмэндээ танилцуулж нөхөр золцоо байна гэдгийг ч бас харах шиг боллоо. Дээр нь одоо хамт олонныхаа хийсэн бүтээсэн зүйлийг бас бодитоор олон түмэндээ өргөх нь одоо туйлын их талархал байлаа. Тэгээд телевиз үзэгч түмэндээ болон за мэдээж одоо урлаг соёлыг түгээдэг урлагийнхаа нийт одоо мэргэжлийн улсуудаа дээр нь одоо нийт одоо цэргийн албаа Батлан амгалах салбар зэвсэг түвшнийхээ нийт бие бүрэлдэхүүнд шинэ оны баярын мэндийг өргөе. 26 он маань бидний хувьд энэ оноо хийсэн бүтээсэн зүйлийг маань улам их арвижуулсан жил байх болно. Цэргийн дуугчийн эрдмийн чуулга үүрэг биелүүлэхэд бэлэн үүргийн үлгэршээ биелүүлж шинэ олон бүтээлүүдээр та бүхэнтэйгээ боломж олдвол иргэчэд бас энэ телевизээр мэдцэх байхаа гэж бодож байна. Ингээ баярлалаа та бүхэнд.
Маш их баярлалаа. Ингээд танд шинэ оны баярын мэндчилгээ дэвшүүлж баярын ширээгийн чимээрээ ТV телевизийн хамт олонний сэтгэл шингэсэн бэлгийг бас танд хүндэтгэн гардуулж байна. За баярлалаа. За тэгээ аягны хайр өдөртөө гэдэг бас бэлэг авсан хүн чинь хариулт юм уу гэвэл энэ та бүхнийхээ урын санд танай телевизийн одоо сан хөмрөгт зэргийн дууж эрдмийнхэн чуулган уран бүтээлийн дээдсээс бас өгсөн юм аа. За энэ номонд бол одоо миний яриад байгаа чөлөөлөх дан гэдэг чинь одоо чуулга ямар өргөлтөнд орсон. Тэгээ манайх чинь соёлын төв өргөө гэдгээр соёлын олон арга хэмжээнүүд явуулдаг. За энд хийсэн бүтээлүүд байгаа. Тэгээд цэргийн чуулгын маань өнөөдрийг хүртэлх одоо ажиллаж байсан албан хаагчид тэн зохион байгуулж байсан одоо бүхэл уран бүтээлийг баримтгалсан ийм одоо бүтээлийнхэн дээжийг хөтлөгч Монгол Улсын соёлын гавьяалчдад өнөр жаргалаараа дамжуулж одоо хүргүүлье. За маш их баярлалаа. За дээр нь энэ цомог байгаа юм. Бид бүхэн жилийн өмнөөс бүтээл хийсэн гэдэг маань энэ цомгоороо бас чөлөөлөх таны 80 жилийн үед манай чуулга маань юу хийчихв, өнөөдөр дүр төрх нь юу байна гэдгээр 6 одоо цогт цомог хийсэн. Энийг бол өнгөрсөн жилийн одоо шинэ жилийн босгон дээр хийсэн учраас бүтээл маань хуучраагүй, харин улам дардан байгаа. Энийг бас гардуулъя. Тэгээд эх жил уулзахдаа чөлөөлөх таны 80 жилийн ой хүрээнд хийсэн ажлаа шинэ бүтээлтэйгээр уулзнаа гэж бодож амжилт хүсье гавьяатаа. Baby Dragon сахаргүй wow popcorn энгийн халуун ногоотой дасан байцаатай 3 төрлийн амтаар. Амтд бяцлагтай зөөлөн жигнэг аман дуусан. Жинхэнэ төмсөр хийсэн шарсан оригинал чипс. Самрын зөөлөн амттай шоколадын жигнэг. Манго, усүзэм, тоор, шүүслэг амттай зөөлөн гами чихрүүд. Жимстэй шүүслэг цэлцэгнүр, лир, алим, сарда амттай. Пробиоткор баялаг, шинхэн жимсээр ирч хүчинөх. Сардаг jelly, бицгэн луу, иштэй чихэр. Амттай хайр татам дүр. Baby Dragon илүү амттай органик сонголт. Yummy 100% байгалийн NFC juice. Чанартай юм уу та ирүүл мэндэ бот ирч хүчээр дүүрэг амтрах ёстой бид ирүүл бий саруул ухаан гэдэг биз авч аргал алт мөн кино болж үз амин дэмэр баяа ай кул хот туршлаа хаяа ай кул зүү амтлахи баяа ай кул тулахгүй би таяа ай кул Халуун бүлээрэн хамтдаа цуглаад сэнхэр дэлгэцэн үзэн суугаа хамаг Монголын эзэн заяатай эрхэм та бүхнийхээ Өчигдөр мэндийг хүргэе үзэгчдээ шинэ номлоо хамтдаа төлөв маань цаашдын дугаар тав. Хэлсэн болоод байна. Нэвтрүүлэгтээ өрн оролцоосон байгаа. Та бүхэнд орой минь төргий. За үзэгч та бүхэнд орой минь хүргье.